Намайг одоо бүгдээ Монгол нэгэн хичээлийг байна. За тэгэхээр өнөөдөр бид Монгол нэг хичээлдээ баатрын гадаад төр байдлыг төсөөлцгөөе гэдэг бүлэг сэдв рүү ороод явж байгаа. За тэгээд бүлэг сэдвийн маань хамгийн ихний хичээл өнөөдөр баатрын гадаад төр байдлыг ялгая гэдэг сэдвийн бодлыг маань олж байна. За энэ хоёр үгнээс шаардлага. За тэгээд сүүчийн энэ твист гар. За бүгд энэ хоёрыг сайн ажиллаарай. За юугаар ялгаатай вэ? Үгүйсээр ялгаатай. Тэгэхээр бид нар энэ ялгаатай зүйлийг юугийг хараад мэдчихв? Ялгаатай төр байдал. Тийш гадаад төрх байдлыг хараад ялгаатай зүйлийг бид нар сайн мэдчихвэ ш. За хоёр сууж. Тэгэхээр өнөөдөр бидний хичээлийн маань зорилго бүгдээ өгүүлдэг шаа. Энэ. За энэ уушаа. Баатрын гадаад төр байдлыг яаж төсөлсөнийг олъё. За тэгвэл баатрын гадаад төр байдлыг яаж төсөлсөнийг олж тайлбарлах манай өнөөдрийн хичээлийн маань зорилго байна. За тэгэхээр өнөөдрийн хичээл бидний амжилтын шалгуур буюу хичээлээ явуулах алхмуудаа бүгдээ цаая. За хамгийн эхлээд яах вэ? За зөвхөн уншиж унснаа ярьсан. За дараа. Баатрын гадаад төр байдлыг төсөлсөнийг олж тайлбарлан. За дараа. Гадаад төр байдлыг уншиж зөвхөн баатрыг олно. Үзлийг сонсож зөвхөн баатрын төр байдлыг төсөлн. Өссөн зөвхөн баатрын төрийг төсөлж хичээл. Хичээлээ дүгнэн ярьсан. За тэгэхээр бидний өнөөдрийн хичээл маань энэ алхмуудын дагуу явагдах нь байна. За бүгдээрээ намаа нэг. За дунд оргоор үздэй нь Маркус Жулка хоёр гэх байна. За бүгдээрээ их сайн ажиглаж шүү. Чи ихэд уншиж өгөө. За чи юу гэж сайн Маркус Жулка. Маркус Жулка. За энэ Монгол юм уу шүү? Бүгдээ явуулсан ихээс сонсъё. Маркус давчаа бихтэж чирэг хөдөр нохоо. Намаа харшгүй. Намаа дараач. Сагсар урдсан савн хайж авт хөргүүлж үзээгүй хөөдөл нохоо хамаатан болохыг хэлсэн. Толгойноос сүрний үзүүр хүрсэн даатан навцсан тэр чигээр нь зунжин шивнэ. Хоёр чихэн үргэлж шивэн тусдааны ул мөр тээж явна. Жуулка бол нарийнхан боломгүй тачирхан хөлчгөр үс. Цээжиндээ ов товхон бидэртэй хаач л байж байдаг нохоо. Уян наалынхаа ааштай бүрэг дорой амтан. Гэхдээ хүний бараа харангуйтаа шаргууран дээл амаад олоод маягладаг олон загтай зуугийн нохооноос өөр шүү. Тогтой томоотой хүнийг бол төрөлхийн зоримог зангаараа шууд тулж очоод өвдгийг самардан хошуугаараа шөргөөж эхэлнэ. Жуулка ерөөс гэртэл байхад таарсан нохоо. Харин Маркус тийм биш. Цацаг хэрүүдийн бүхэл бүтэн өрөөлийг нэг суурин дээр зурж орхихоо юм чинээ санахгүй. Тэгээд бас шавар шапаа дууж ирээд ээжийн цасан цагаан бүтээлхтэй орон дээр тоохгүй хөвтөөд өгнө. Томчууд түүнийг үзэж чадахгүй додож хөөгд хүүхэд бит дотроо их өмөрч өрөвддөгсөн. Хаа очиж Жуулка тэр хоёр иртээ магадгүй Жуулка түүнийг танхаасаа ой бутам цагааныг битүүгийн тунгаар боловч ил гаргадаггүй байв. Тэрч бүхэл Маркус өөрийнхөө хоолыг дорн сорчход өлөг долов хийж таврын хойшоороо хийхэд Жуулка тэсээд л өнгөрөөдөг юм. Орой хоёулаа хашаан дотор хөөцөлтөн наасаж архивлан хэмжээлцэж буй өр өсвөлнө. Нэг удаа манай хашаанд галзуу нохоо ороод ирлээ. Маркус огтлуулж чадахгүй чичирч өгмөр гасгав. Айсан ус дэмий хашгичин амандаа шүүв. Өнөө галзуучин хоёр гахай хэдэн галуу байр шархлоо. Нэг харсан чинь хаанаас гараад ирсний бүүмийг бяцхан Жуулка туйхан өлөөж өвзүүлэн бурдалж тэр галзуу хар ирчээрээ дайр шархав.
Тэгэн чинээ санаагүй байсан ус гайхан дуу алдцгаав. Жуулка өчтөр мөргсөн хар чиндээ харуулдан унаад тэр хол улсаад явчихлаа. Галзуу нохооч арилж өгөв. Жуулка ганц шүдний ор байсангүй. Гэвч жуулка ганцхан өдрийн дотор танигдгийн аргагүй боллоо турж ицсэн нүднээс гарч энд тэндгүй шурглан хэвтэн. Ухаалаг гэлэлцгүй түүний харцан зовлон шанал тодорно. Баатус жуулка үнэрлэг аяахан гасаж гинэн байснаа нүд чих хамрыг нь долоож гарав. Жуулка өнгөлөх гэж оролдож чадсангүй. Нохтын хагцал элэг интрэм байж билээ. Хөөдийн мал гол бартад Жуулка баатус гэдэг энэ жуулканы мод баатус юм болов? Жуулка гэж бодож байна. За яагаад? Гараа өрөө тавьж. За яагаад гэвэл тэрхүү биш. Төрхөө үлдээ болохоор жуулка за. Туранхаа. Туранхаа гэж байсан өө. Баатус маш хэсгэр болохоор жуулка хэсгэр биш. Хэсгэр биш бахна тий. За энэ жуулка бол энэ нь хэн байх вэ? Баатус. За баатус нь ямар нөхөж гарлаа? Том биштэй. Том биштэй гэж гарлаа. Харахад бол том биштэй өдөр чирэн болохоор тэгж гарч ирнэ тий. За тэгэхээр одоо хүмүүсээ бүгдээрээ юм тий. Тохиолдол дахин нэг уншин. За уншихтаа хүмүүсээ Баатус жуулка хоёрынхоо галаа дүр байдлыг яаж хүсэлснийг нь анхаарч олж уншиж шүү. Баатусыг яаж хүсэлсэн байна уу? Тэгэхээр жуулкаг яаж хүссэн байна?
Тэгэхээр сая багшны ихэ уншихтаа хоёр нохооныхоо гадаад төр байдлыг төсөлсөн хэсгийг олж уншаарай гэсэн. За бүгдээрээ одоо эхлээд Барбс нохооныхоо гадаад төр байдлыг яаж хэлсэн бэ? Тэр хэсгийг бүгдээрээ олоод бичье. За бүгдээ хамт ярьцгааж Барбс гадаад төр байдал ямар вэ? Давчаа биштэй. За бүгдээ хэлсэн. Эхлээд Барбсын Барбсын гадаад төр байдлыг төсөлсөн өгнүүдийг бүгдээрээ хэлчихье. За Барбс давчаа биштэй. За өөр өдөр чирэг. Өдөр чирэг. Давхад бүгдээрээ ярилцаад хэлчихье. Сагсар урт үстэй. За өөр ямар гэсэн бэ? Өөр ямар юм бэ? За өөр гадаад төр байдлыг танаа өөр юу гэж ойлгосон бэ? Зохиолыг уншаа. Давчаа биштэй өдөр чирэг сагсар урт үстэй. За өөр нэг хүн байна. Бөөдөл Хамаатан. За өөр За өөр том биштэй гэж ойлгоо. Ямар биштэй гэж одоо Барбсыг маань давчаа биштэй ямар биштэй байна? Давчаа ямар жижиг үстэй гэсэн үг шүү. За үстэй өдөр чирэг нохоо учраас та нар том нохоо гэж ойлгох шүү. Тэгэхээр давчаа битэхээр юм жижиг биштэй нохоо гэж. За өөр Барбсын гадаад төр байдлыг төсөлсөн өөр ямар үг болж байгаа юм? За энэ өөр нэг үг байна. Энэ дэмжиж яадаг гэхээ ямар вэ? Охир. Хоолндоо ихтэй яадаг гэсэн. За өөр ямар гэсэн. Яагаад охир гэж хэлэх юм бэ? Яагаад охир вэ? Шавж болж байгаа. Тийм учраас бохир заваа байх юм биш байна. Энэ бас Барбсын гадаад төр байдлыг төрсөн бохир. За тийм. За тэгэхээр ингэ өснөөстойгоо яваад идэх. За бид эндээс сагсар үстэй гэж. За бохир заваа байх юм биш. Өөр та нар ямар шинжлэх ухаан гадаад төр байдлыг хэлсэн. Өөр юм байна. Барбстэр. Ховдог. Ховдог. Яагаад ховдог гэсэн бэ? Өөрийнхөө орныг ховчих. Тэгээд бас яа. Үний хамтаа. Тэгэхээр зэрэг ямар ховдог биш. За бас сайн байна. За одоо бүгдээрээ тэгвэл Жулкагийн гадаад төр байдлыг яаж хэлсэн бэ? За Жулка ямар биш вэ? За нарийнхан төрхөн үлдээ. За нарийнхан төрхөн за өөр уян налинхаа ааштай. Уян налинхаа ааш гэх ямар ааштай вэ? Сайхан. За уян налинхаа ааштай. За уян налинхаа ааштай өөр Жуулчаас гадаад гочин үстэй. Мөн үү? За гочин үстэйгээр ямар үс гэсэн юм бэ? Юм үсэн сагсар байх уу? Яах вэ шүү дээ? За өөр.
Оо цээжиндээ юу гэх юм? биддэг. Ов товхон Биддэг. юутэй гэж байгаа лээ. За тэр нь юу гэсэн үг лээ? Цээжиндээ холтой нохоо. Тэгвэл тэрийг нь ов товхон бидэртэй. За тэгвэл ов товхон бидэртэй гэж бүгдээр бичиж. Цээжиндээ ов товхон бидэртэй. За бүчгүр үстэй, уян алиг хааштай. Нарийнхан за өөр юм байна. Өөр жуулка дээр. Өөр жуулка дээр нэг юм байна уу? Бас бүрэгтэй. Оо бүрэг дор. Бас энэ ган байсан тодорхойлсон гэж. Бүрэг дор гэхээр ямар байсан юм бол? Чумаатай. Аа? Чумаатай. Ард бахнаштай бахнаштай. За өөр Зэрэгтэй. Зэрэгтэй. зоригтой гэж шээ. Зоригтой мөн. Зоригтой юу? Зэрэгтэй. За зоригтой. За тэгвэл бидний сая баахс жуулка 2 видео зохиолмоо. Хайрцагт маань гол баахруудын одоо юу гэсэн үг вэ? Гадаа ингэж хүрснээр бид нар тэр баахраа яах вэ? Нүдэндээ тодорхой төрсөлж харна шүү дээ. За тэгвэл одоо бид нар энэ хоёр нохоогоо юу гаднаас нь харахад бид нар анх хатад харах хэнийг нь аягүй том хүчтэй гэдэг юм. За тэгсэн чинь тохиолдол хэний нэг зоригтой хүчтэй. За бүгдээ хүмүүсээ бичсэн үү? Бичсэн. За одоо бүгдээ зохиолдоо асуултын дагуу ярилцсан зохиолоо. За тэгэхээр таран ширээсний бүгд тоож. Эндээс асуулт суулж аваад тэгээ ангийнхандаа тавьж шүү дээ. За та нар бүгдний тавьсан асуултанд гараа үл хариу биш үү гэж зааж байна. Хинийхэн яг зэргийг чи үнэлмээр. Яагаад гэж энийг нэг зэрэг чи үнэлмээр нь яагаад Яагаад гэвэл гарцны холоо дайсан. гарцны холоо дайсан. Яагаад Гарцны гарцны холоо дайсан учраас айгаагүй баг сойд цуг дайсан зүйлгүй айгүй нөгөө жуулка зэрэгтэй нөгөө тэгээд тэр юу гавра нөгөө галзуу нохоо дайхад тэр галзуу нохоо хөөс ирээсэ жуулка яг тийм барбас чичиж явахад жуулка авсан дахин за тэгээд дараагийн асуулт руу оръё. За одоо таран ширээсний хүн гарч ирээд асуулт чиглээ. Эндээс асуултаа чаддаг шүү дээ. Та асуултаа бүрэн гүйцэд сонсож чадна. ийм гол санаа юу вэ? За зохиолч чинь зохиолоор дамжуулан нэг ямар нэгэн хэлхийг хүсдэг шүү дээ. Тэр бид нэг гол санаа гэж байна. Тэгвэл та нар за бодоо тавь. За энэ хамгийн руу гараа. Найздаа тусч байгаа. За Өөрөө жижигхэн битээжсэн гэсэн сайхан сэтгэлтэй бас нэг багшаа би ер зэрэгтэй. Цэвэршингаа байх хэрэгтэй. Шаардлагыг хамгаалж. Шаардлагыг хамгаалж хэрэгтэй. Хүнийг гадаас нь харж шээ. Оо, битгий хүнийг гаднаас нь харж хөнжээ гэж сайрч байна. За хүнийг гаднаас нь харж хөнж тухай гэж байна. За энэ. Альва юм зэрэгтэй байх. За одоо 3 дугаар ширээс асуултаа тавьчих юм гэсэн. Асуултаа гэж чамд шүү. Жуулка Барбус яаж ханддаг вэ? За одоо тариулах. Жуулка Барбус яаж ханддаг вэ?
Найдаж байна. Замаг. сайн Яа сайнаар яаж чадах вэ? хоолны болооч бардус хоолны болооч Нөгөө сайн гэдэг яг тэгвэл бардус хоолны болоод хийж яхад төвчээртэй харагдав. Төвчээртэй. Нөгөө бардус өөрийнхөө хоолыг зүйлгээр хоолыг гээд зүйлгээр ирээд хоол Найзтай яаж чадах вэ? Тэгээд найзаар сэтгэлээр ядах юм сайнаар бодож. За энэ хоёр асуудал үүссэн. За дахиад энэ асуудал ямар цагаан хатгаар хандаж боловсон бэ? Одоо дараагийн асуултаас асууя. Чам энэ хоолыг уушгах ямар сэтгэл төрсөн бэ? Чам энэ хоолыг уушгах ямар сэтгэл төрсөн бэ? Ямар сэтгэл гэсэн. Дараагийн гаднаас нь харж дүгнж өгөхгүй. Гаднаас нь харж дүгнэж өгөхгүй. Тэгээд бас найздаа тусалж дэмжих. Энэ зүйл шүү яг та нэг юу бодгоцсон тэрийг хэлсэн тийм. За Найзын хүн дээрээс очиж тусалж. гэрэл заасан тийм. За Тэрвээ тэр найздаа дургүй байсан ч нөгөө сайн. за гаднаа дургүй байсан ч гэсэн найзаа хамгаалж авах. За Найзаа өөрөөр тусалж. тэр нь сайн санагдсан тийм. За одоо бүгдээ дараагийн ажилтаа. За тэгэхээр бүгдээ дараагийнхаа ажлыг за бид нар ажлын шалгуураа баг бүрийнхаа гадаад төр байдлыг бүрсэлснийг одоо тайлбарлаад хэлчихлээ. За одоо бид нар яах юм бэ? Гадаад төр байдлыг бүршил зохиолын баатрийг олно. За тэгэхээр багш нь энд баатрийн ямар нэг зохиолын баатрийн гадаад төр байдлыг тодорхойлж бичсэн байна. За та нар тэгэхээр одоо 2-2-ороо сороо баг болж ажиллана. За тэгэхээр ангид наасан энэ за гадаад төр байдлыг эндээс бүгдээрээ сугалж аваад ангид наасан зургнуудаас хамт яваад олон заяа гээд олсон зураг өөрсдөө авах нь юм. Тэгэхээр ангийнхандаа тайлбарлаж хэлж өгнө яа гэж юугээ сонгосон. Энэ гадаад төр байдал яа гэж байна. За эндээс сонгоод хатаад авч. Хоёр үгээс нэгээс. Тэгэхээр тань ярьцгаа. Заодаа ч юм уу наа шиг хоёр ярьцаа унших хаа зураг хайж авах. Ой, босож авахгүй. Ушаг их надад чам. За, ярьцаа зураг хайж авах. Зураг хайж авах.
ангийнхандаа гарч ирээд тайлбарлаад уншиж өгнө. За хэнээс нь. За энэ ширээ. За үгүй хаатай. За бүгдээ яагаад гадаад өгөх юм бэ? За бодохгүй 92-ийн бас сонгосон дөрөв юу вэ? Энийг хүүцэг унш. Тэр зөв сонгосон хүн харъя. За багийн гадаад байдлыг төрсөлсөн хэсгээр хүүцэж чад уншиж. Өөрөөр ууц зүтгэрүүд эдгээр томж зугал хаанууд шунгар босоотой род цагаас болтой хэн садан хоолоо. Үгүй юм болов. Мөн. За. Хогол хаанууд шунгар шүү. За. Гараад гэж Надя бодчихлоо. Ямар ч шавсан яаж хайрлах вэ? За. Юу гэж байна? Сваавны. Юу вэ? Замшаа. Надад радио юу вэ? Энийг юу яач? Хүүцэг уншиж, хинээс нь уншиж та. Энэ муу юм болов уу? Муу гэж юу? Гэрийн чинээ гэжтэй, тогоон чинээ тогоотой. Муу юм болов уу? Заавал амтэн гэж үзсэн. Тогоотой гэж байна. Амтэн үү? Хүн ч гэсэн тогоотой. Юу яасан бэ? За хоёр энэ зургуудыг бүгдийг яг тойруулаа харсан уу?
За Түүний дайгч шийдвэргүй ууж шатны чиглэж тийм бод. За гадаа дөрөвийг дүрсэлсэн тохирч гин үү? Дайгч шийдэлсэн ууц сахар шатн гэж чиглэж. Наадах бидний нөгөө ирсэн ямар ч гоё дээ. Карабас за сайн байна. Доод үлдсэн байгаа. За жаргал. Ухаан түүгийн үлгэр. Эрт үрдийн цагт алтан нарыг аягийн чинээ байхад, алиман сарыг алгын чинээ байхад, сүмбэр уулыг дов товцог байхад, сүм далайг шалбайг төдийхэн байхад, эртний манай улсад энэхүү явдал тохиолдсон санжээ. Ухаан бэлэг саруул үг хэлэнцэцэн наран далай хүү гэж байгвинэ. Нэгэн өдөр хүү энэ бие минь өсөж тарнила. Энгүү орчлон уудам гэдэг. Эрдэм ухаанаас орё. Эмээл төлөг минь сойлттой байна. Ийм шийдэд хөлгийн жолоог алс нутгийн зүг залжээ. Хүү хол нутгийн дээсийг алхаад удаагүй байтал гуниглан явах нэгэн настай хүн дайралдав гин. Хай настай минь та амгалан сууж байна уу? Хүү минь эмгэн болсон би энх тунхал байна. Энхэн нутагт минь харин их зовлон учраад байна. 6 жилийн тэртээ зураг шиг нутагт минь харгас нэгэн мангас өмнө зүгээс ирж суугаад өнөр олныг минь их л зовоолоо доо. Олон баатар эрс мангасыг дарахаар мордсон ч эргэж нэгэн ч ирсэнгүй дээ. Хүү минь мангас арын ууланд бий шүү. Аяар яваарай. Алсуур өнгөрхийг хичээгээрэй дээ. Настай минь та бүү зовдоо. Нар дэвсэн сайхан өдөр найрлан суух цаг ирнэ. Өдрийн минь хоол болох гэж өөрөө гүйгээд ирвүү. Хүн соолын минь залгуулахаар хүрээд ирвүү чи. За, жаахан хүүви Лусын хааныхаас хэл хүргэж явнаа. Лусын хаан өмчөө хувааж байна. Хүн бүр хой хүртэх гэж үемээд хүү надаас өөр зарагдах хүнгүй байна. Эрхэм мангас танд адуун сүргээсээ түмийг таслаж хөлгийн мандаа жигүүрт бормороо хишиг хүртээн гээд
хязээ морилхийд нь хүлээ сууж байна лээ. Хөөчи замза Лусын хаантан хаан суудгийн за энэ зам заагч шидэд чулуу алдаж гээх үедээ анзаар чимэгдэж яваарай. Одоо ингээд ор хөтөч чулуу чинь өөрөө бүргээд өгнө Лусын хаан. Харгис мангас ийхүү ухаан молгуугаас болж усан дүйж үхжээ. Зузаан аюул нөмөрсөн 6 жил дуусч тааваараа жарган суух 50 цаг ингэж иржээ. 60 хоногийн жаргал болоод 80 хоногийн найр дэлгээд амар сайхандаа ашид жаргав гинэ. За нэгээс 2 өгүүлбэр багтаагаад өнөөдрийн хичээлээр дөрөв хичээ. За тэгээд хэвчээ уншиж байна. За өнөөдрийн хичээлээр дөрвийн бичгийн 1-2 өгүүлбэр. Би өнөөдрийн хичээлээс Баатрийн гадаад төрхийг илэрхийлсэн манай ангийнхан сайн болсон. Би найзуудаа тусалж үеийн шудраг байх ёстой гэдгийг ойлгосон. За бүгд хичээлээ бас сайн хийе. За бүгд бидний хамгийн сүүлд өөрсдөө тавьсан тохиолдол юм бүгд байна. Гэнэс бүгд бид манай ухаантай үгтэй ямар ч зүйл биш. За бүгд яг баг юм биш.
ему знаком. Кто не ученый, не поэт, а покорил весь белый свет, кого повсюду узнают, скажите, как его зовут? Өнөөдрийн хичээл маань ингээд дуусч байна. Хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.